Саяхан 2023 оны Prado 250 танилцуулсныг та бүгд мэдж байгаа бах. Харин энэ удаа бидний амьдралд болон халаасанд арай ойр сонсогдох Prado 150. Хөдөөгөөдөө явчмаар томжи баваад унчмаар байдаг. Land 200-ийн өртгөн арай ихтэй байдаг. Highlander харьяарууд арай жижигдээд байдаг. Тэгэхээр толгойд буух хамгийн наадлын вершн бол Toyota Land Cruiser Prado. Toyota 150 Prado 2009 оноос эхэлж үйлдвэрлэж эхэлсэн. Prado-гийн онцлог нь гэх юм бол Toyota 4Runner, Toyota Fortuner, Toyota FJ Cruiser-уудтэй ерөнхийдөө адилхан явах үед ангитай гэж хэлэхэд болно. Prado-гийн хувьд тэр хэдээсээ арай илүү хүнд жинтэй учраас явдлын хувьд хамаагүй зөөлөн болж ирдэг. Prado 2009 онд үйлдвэрлэснээс хойш 2014 онд анхны фейслифтээ хийгээд урд нүүр болон урд их гэрэл мөн хойд их гэрлийг сольсон. Үүний дараа 2017 онд дахин фейслифтээ хийгээд мөн л урд нүүр, урд гэрэл болон хойд гэрлийг солиод салонд мэдгэцгүйч баг зэрэг өөрчлөлтүүдийг хийсний дараагаар хамгийн том өөрчлөлт нь урагшаа 4 шатлалт автомат хоропыг халаад 6 шатлалт автомат хоропыг тавьж өгсөн. Ингэснээр Prado хийсэн хамгийн том өөрчлөлт болсон гэж хэлэхэд бол. Toyota Prado мөн үндсэндээ 3 төрлийн хөдөлгөөртэй болж ирдэг. Нэг 2700 бензин, 2 дөрвөн V6 бензин, 3 2800 дизель гэсэн 3 төрлийн моторын сонголттой. Монголд хамгийн түгээмэл орж ирдэг нь энэхүү 2700 VVTi 4 цилиндртэй хөдөлгөөртэй орж ирдэг. Гэхдээ яг 2.2 тонн жинтэй энэ том машинд тухайн хөдөлгүүр маань арай жижигцсэн юм шиг санагдуулдаг. Ялангуяа холын замд гүйц төрүүлэх үед нэлээд ачаал өгж явах хэрэгтэй болдог. Үүнийгээ дагаад улмаар бензин зарцуулалт нь нэмэгддэг. Харин 2017 оноос түрүүний яриадсан урагшаа 4 шатлалт хоропыг авч хаяад оронд нь урагшаа 6 шатлалт автомат хоропыг тавьж өгснөөр тухайн машины явдал хөнгөрөөд илүү бага бензин зарцуулдаг болсон. Ингэснээр эргэлзэлгүй 2700 моторыг сонгоход ямар ч одоо асуудалгүй болсон гэж хэлэхэд болно. 2700 моторын хувьд ерөнхийдөө Монголд хамгийн сайн тохирсон мотор гэж хэлэхэд болно. Нэгт гэх юм бол адаглаад бага тос ордог, хоёрт арчилгаа багтай, бензин голдгүй, татвар дээрээч бага мөнгө төлнө. Ганц санаа зовох юм гэх юм бол энэ ирмэн тасарчихгүй л гэхээс биш бусдаар бол ямар санаа зовох ямар ч асуудал байхгүй. Гэхдээ та илүү их хурд хүчийг мэдэрмээр байх юм бол мэдээж эргэлзэлгүй 4000 V6-г бол сонгож болно. Моторын хувьд хэдий 2700 ч гэсэн хороп маань өөрөө хүндрүүлэгчтэй, төвийн дифференциал түгжигчтэй, үүнээс гадна 4 дугуй хөтэлдэг учраас туулах чадвар маш сайтай. Цас шавранд бол нөгөө том моторуудаас дутгааргүй сайн зүтгэдэг. Хамгийн гол нь шулуун дээрээ л арай жижигдэг. Pradoгийн нэг сайхан нь оффроуд тоног янзын авдаг. Тийм ч учраас одоо урд хойд гүүпер явах хэд ангийг бүхэлд нь солих боломжтой. LED баарууд тавьж болно, Safari хоолой тавьж болно. Кирлан маш өргөн учраас хангалттай том ET дугаар тавиад явах боломжтой. Тэгчих юм бол янзын бас зигзээсэн оффроуд амтан гараад ирнэ л гэсэн үг. Pradoгийн багажны хувьд гэх юм бол за эхлээд энэ шилийг бол ингэж онгоолж болд юм билэ. Нэг дарлаа. Эндээсээ татлаа. За энэ чээс ингээд шаардлагатай юм а заавал бүтэн багажаа онгоолохгүйгээр хийгээд авчих боломжтой. За бүтэн багажаа онгоолгох гэх юм бол эндээсээ ингээд онгоолгочихно. За мэдээж энэ чи SUV учраас хангалттай том зайтай. Мөн энэ опшнгоор нэмэлтээр юм суудлууд ирдэг юм билээ. Хойдлын суудал нийт 7 суудалтай гэсэн үг. Тэгээ энэ хоёр товчлуурыг ашиглаад суудлуудаа босгож болдог. За ингээд багажиндаа ийм хавцсны хайрцагнуудтай дотор нь ингээд түлхүүр багажнуудаа хийгээд асуудалгүй аваад явчих боломжтой юм билээ. Мөн энэ дээр ийм жижиг хайрцагнууд байдаг. Энэ дотор бас шаардлагатай багаж одоо уяа оосор юу гэдэг бүгдийг хийх боломжтой. Мөн энд 12 вольтын залгуур ирдэг. Тэгээд энэ багаж маань салхинд ингэж ганхаж хаагдах эрсдэлтэй учраас энийг ингэж цойлчих болно. Доошлоо лок гэд буцаага цойжин гаргах юм бол анлок гэд. За яг доторх зайны хувьд гэх юм бол одоо ингэж ороос суухад бол за биш бол стандарт биетэй хүн шүү дээ. Тэгэхэд бол хангалттай том зайтай ямар ч асуудалгүй. Тэгээд яг ингэж тулаад бас сайн ажиллах юм бол энэ дээр ингэж гараараа ингэж дараад үзэхэд бол ямар ч тийм дуурах юм юу ч байхгүй. Ягаад гэх юм бол одоо яг л Toyota-гийн Land Cruiser-ийн чанарыг ингээл ороо суухад хаалганаас нь л мэдэрч болно гэсэн. Ямар ч хятансан юм юу ч байхгүй, дуурах юм юу ч байхгүй. Жолоочийн талаас танилцуулах юм бол уг машинд ороод суухад хамгийн анхны сэтгэл гэвэл ганган чамин тансаг гэхээсээ илүүтэйгээр ерөнхийдөө чанар бас дахин чанарыг жолоочтой мэдрүүлдэг. Ингээд
ерөнхийдөө ингээд салонд нь хурж үзээд материал те ер нь загвар дизайны хувьд ч гэсэн үнэхээр өөлөдөх юм байхгүй. Бүх юм нь чанартай хийцэлтэй. Дуурайа гэсэн дуурах юм байхгүй. Хангалттай, зай томтой. Аргагүй л Land Cruiser-ийн лайт биш. Эцэст нь дүгнэлтэхэд Toyota Prado бол өөрийн үнэндээ таарсан 5 дух хүч чадал, аюулгүй байдал, зай, туулах чадвар бүгдийг нь унж байгаа эзэндээ тултал нь мэдрүүл. Түүнд эргэлзэх ямар шаардлага байхгүй. Учир нь энэ бол Toyota. You can't take me out.